Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. За дэлхийн нийт улс орныг эдийн засагт болсон үйл явдлыг зууны мэдээ сонин маань онцолж таймлан 7 хоног үрийнхээ хөтөлбөрөөр хүргэж байгаа. За энэ удаагийн 7 хоног тайм болон эхэлж байна. Би сэтгүүлч Мэгмар баяр байна. За би сэтгүүлч юм бажид байна. За манай зууны мэдээ сонины даваа гарагийн дугаартай уламжлалсаар амьдралын тойрог болныхаа гол хэсэгт Чингис хааны сургаалаар тэтгэгдэж амьдарсан эрхэм гээд ахтемч одоо наран гэрэлгойг онцолсон байгаа. За тэрээр энэ жилийн одоо Монгол бахархал алын гол одоо хүн байсан. Тэрээр Монгол Улсын ерөнхийлөгч Хүрс үхээс одоо Монгол түмний бахархал болсон тэргүүн зэргийн одон болох Чингис хаан одонг одоо гардаа авсан байгаа. За энэ утгаараа бид зууны мэдээ сониныхоо амьдралын тойрог болонд одоо онцолсон байгаа. Тэгээд энэ тухай уншиж дэлгэрүүлье гэвэл одоо манай зууны мэдээ сони даваа гарагийн дугаарын амьдралын тойрог болгонгаас хүлээн авч үзээрэй. За мөн манай уламжлалт булан бол leaderships форум буюу зууны мэдээ сонинд салбарын тэргүүлэгчдийг за тэрний одоо манлайлагчдыг мөн одоо улс их орны хөгжлийн гарцыг за мөн шийдэл сонирхолтой одоо инновац технологийн талаар бол мэдээллүүдийг оруулдаг тэднийг одоо онцолдог юм болон байгаа. За энэ удаагийн дугаарт болохоор Эрхэс Инк компанийг одоо үүсгэн байгуулсан гүйцэтгэх захирал Наранг урьж оролцуулсан байгаа. За эднийх бол одоо технологийн юм компани. За технологийн салбарын дундаа мөс зүсэж гадны зах зээлд гарч чадсан гэдгээр бол онцолж одоо зууны мэдээ сонин даваа гарагийнхаа дугаарт онцолсон байгаамаа. За мөн одоо зууны мэдээ сонин энэ намраас эхлэн одоо бүсүүдийн мэдээллүүдийг тогтмол 5 дугаар нүүрэндээ онцолж гаргадаг байгаа. За энэ удаа бол хойд бүсийн мэдээг даваа гарагийнхаа дугаарт онцолсон. За энд малчтай л уурсан махны үйлдвэрүүд дампуурчээ гэсэн нийтлийг бол гол болгосон байгаа. Тэгэхээр Хүсгэл аймаг бол одоо улстай малын тоогоороо тэргүүлдэг. За тэр хэрээрээ 14 оноос хойш 9 одоо махны үйлдвэр байгуулагдсан ч өнөөдрийн байдлаар одоо 7 нь одоо дампуурч 2 энэ одоо үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр малын төлбөрт өгөх мөнгөө одоо зээл маягаар өгөх байдлаар малчтай хуулгатаад за энэний хэмжээ бол 3-5 тэрбум төгрөгт болж хүрсэн. За нэг осондоо малчтай хуулгацсан учраас энэ компаниудад одоо малаа өгөх малчин байхгүй болж улмаар одоо компаниуд одоо дампуурсан юм гашуун сургамжийг бас энд гаргасан байгаа. Тэгэхээр ер нь бол одоо махны үйлдвэрүүдийг маш бодлоготойгоор дэмжиж явахгүй бол одоо малчтай ингэж хохироож олон зуун тэрбум төгрөгийн одоо энэ асуудал үүсээд шүүхтэр одоо энэ асуудлууд нь 3-4 жил дамжчихсан гэж байж байгаа. За доотлон тухайн компаниуд нь бол одоо өөрсдөө малчтай 3-5 тэрбум төгрөгийн өртөө ийм асуудал үүссэн. Энийг хүндсэн байгаа. Тэгэхээр ер нь одоо энэ бүсийн мэдээллүүдийг тухайн одоо аймаг орон нутагт ямар одоо мэдээллүүд, сайн мэдээллүүд байна. За ямар одоо болж өгөхгүй мэдээллүүд байгаа. Тэрийг онцолж одоо хүргэдэг. Тэгэхээр үзэгчид та бүхэн одоо өөрсдийн аймаг орон нутагт болж байгаа үйл явдлаа мэдээлээгүүл манай энэ бүсүүдийн одоо мэдээлэлд хандаж тавьж болох юм аа. Мэгмар гарагийн дугаарт шүүхийн танхимаас гэдэг энэ материалыг оруулсан байгаа. За эрүүгийн хуулийн 13-14 дугаар заалт нь үндсэн хуультай зөрчилдөж гинөө гэдэг энэ материалыг оруулсан байгаа. За тэгээд энэнийг одоо илүү задлж ярих юм бол одоо мэдээлэл гаргагчийн талаас гэмт хэргийн болон субъектив талыг наривчлан тодорхойлоогүй. За тодорхой бус байдал нь одоо мөрдөгч прокурор зэрэг хууль хэрэглэгчдэд одоо хит өргөн үзэмж хэрэглэх юм боломж олгож байна гэдэг ийм одоо байр суурийг тавьж байгаа энэ хуулийн хувьд. Харин хууль зүйн сайдын зүгээс л одоо дэлхийн бүх улс орнууд хүний нэр төрийг эрүүгийн хуулиар хамгаалдаг. За тэгээд Монголын сэтгүүлчид хүнд одоо гомдоод ах ямар нэг юм шаардлага байхгүй хамгаална гэж ийм шоудад сэтгүүлчтэй юм хорлсон, шоронд оруулсан юм одоо бас зүйл байна гэдэг ингэж ярьсан байна тий. За мөн одоо улс төр хөшгөний ард гэдэг дууланд маань бол одоо пүрвдорж ардсан намын сөрөг хүчин болсон уу альсэл тогтворлыгээ сөрөөд байна уу гэдэг энэ материал манаас орсон байна. Энийг одоо уншвал илүү маш сонирхолтой бас материал болсон гэж үзэж байгаа. За манай пүрэв гарагийн дугаарт болохоор эхний нүүрэндээ зууны мэдээгийн нийтийн эрх ашигын төлөөх одоо материал болох хяналтын камер хүний эрх зөрчих хэрэгсэл болжээ гэсэн юм одоо нийтлийг хөндөж тавьсан байгаа. Тэгэхээр төрийн ордны зүүн талд соёлын төвөргөний хойд замын уулзуур дээр дөрвөн талаас харсан 10 хяналтын камер байдаг. За мөн орон сууц ойбс бүрийн гадаа болон давхар бүрт камер ажиллаж хүний мэдээллийг баримтжуулж байна гэдгийг манай сэтгүүлч хүндсэн байгаа юм. Гэхдээ энийг бол хоёр талаас нь харах хэрэгтэй байгаа юм. Яагаад тэгэхээр мэдээж одоо гэмт хэргийн уул мөрийг илрүүлэх тухайн одоо
газар байр орцвол одоо харанхуугаас болж бас хулгаангийн тэргүүд гардаг. Тэгээ энэ зүйл дээр бол цагдаагийн мөрдлөгд бол энэ хяналтын камер бол одоо маш их үр гүйцэтгэдэг. За нөгөө талаас харахад одоо хит олон одоо камер тавьснараа бас хүний эрхийг хүний одоо ялангуяа одоо олонд одоо танигдсан ч гэдэг юм уу те ер нь хүмүүсийн одоо гарч суух явах энэ зүйлүүд одоо энэ бичигдэж байна. Энэ бас хүний эрхийг бас зөрчиж хэрэгсэл болж байгаа юм болов уу гэсэн ийм хоёр талаас нь бол хөндөж манай нийтлэлийг сэтгүүлч маань бичсэн байдаг. За тэгэхээр ер нь бол одоо манайх цаашдаа камерын хяналтын тухай хуультай болохгүй бол энэ асуудал бас одоо яаж зохицуулах нь эрх зүйн хувьд бол тодорхойгүй байдлаас болж одоо ийм зүйлүүд бол гомдол гарч байгаа. За тэгэхээр бусад улс орнд одоо энэ камерын хяналтын хуулийг хэрхэн зохицуулсан байдаг те энэ жишээ баримтыг мөн хуулийн заалтууд яаж одоо мэдээллийг хэн өгөх эрхтэй юм тийм ээ цааш нь одоо олонд яаж дамжуулах эсэх нь бол одоо хууль зүйн зарим заалтуудаараа заавал зайлшгүй зохицуулахгүй бол энэ одоо бас хүний эрх зөрчих асуудал болж байна гэдэг ийм чухал асуудлыг бол хүндсэн байгаа. За мөн одоо манай Пүрэв гарагийн дугаарт энэ дэлхийн оюун санааны төв бол хар хором хот юмаа гэсэн нийтлийг манай одоо Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч асан Инх Баярган одоо энэ талаар тавьсан илтгэлийг бол бүрэн ихээр нь оруулсан байгаа. Тэгэхээр энэ хар хором хотын одоо ач холбогдол дэлхийн оюун санааны төв гэдэг утгаараа одоо хүмүүс бас энэ хар хором хотын түүхийн талаар бол нэлээд дэлгэрэнгүй маш сонирхолтой нийтлэлийг тавьсан. За энийг бас сонирхож уншаа гэвэл зууны мэдээ сонины Пүрэв гарагийн дугаараас онцож уншиж болох юм аа. За мөн зууны мэдээ сонины Пүрэв гарагийнхаа дугаартын доктортой хөгжил болон буюу хэлэндээ усны нөөцгүй газар мод тарьснаар компаниуд олон тэрбумын одоо хохирол амссан юм материалыг бол хүндсэн байгаа асуудлыг. Тэгэхээр тэрбум мод одоо үндэсний хөдөлгөөн зарлаад одоо бас 3-4 жил болж одоогийн байдлаар 80 сая мод тарьж байгаа ч гэсэндээ яг энэ амьдрах хувь ургалтын чанар одоо 50%-аар доогуур байна гэдэг ийм тооллого энэ намрын эцсийн дүгнэлт бол гарсан байгаа. Тэгэхээр усаа судалж ээж усныхаа нөөцөд тохируулж ээж модоо тарихгүй бол зөвхөн одоо эдийн засгийн хохирол амсаа зогсохгүй экологийн одоо хохирол амсгаар байна. Эргээд одоо цөлжилтийн эсрэг гэж байгаа боловч одоо хатаж ганцсан мод тий суусан мод ургаагүй мод эргээд одоо цөлжилтэнд элсний нүүдлийг одоо үүсгдэг ийм одоо экологийн одоо ийм хохирол учруулдаг юм а гэдгийг бол энэ нийтлэлээр онцолсон байгаа. За тэгээд уламжлал ёсоор манай арын нүүрэнд бол одоо хүүхдийн ертөнц булан бол одоо манай хамгийн уншигч олонтой хандлт олонтой юм хөрхөн булан байдаг. Тэгээ энэ удаад номин төсөөллөө чөлөөлж биерээ зоригтой хөдөлгөөрөө гэсэн гарчигтай одоо ийм гоё хүүхдүүдийн одоо зургийг нийтэлсэн байна. Тэгэхээр манай эцэгчүүд бас энэ хүүхдүүдийнхаа зургийг олон таниулъя гэвэл манай энэ арын нүүрний хүүхдийн ертөнц буланд хандж болох юм аа. Баасан гарагийн дугаарт улсын хурлаар одоо янжуур тамхины одоо татварыг нэмэх электрон тамхиг одоо тусгай зөвшөөрөлтөд худалддаг болох талаар ер нь л энэ тамхины хуулийн талаар бол одоо улсын хурлын гишүүдийн байр суурийг оруулсан байгаа. 4 гишүүний байр суурийг ер нь бол оруулж өгсөн байгаа. Тэгэхээр ер нь бол одоо энэ электрон тамхины асуудал бол ер нь манай одоо хүүхд залуучууд ирээдүйг саяар нь одоо амь насны хөнөөж ийнэ гэсэн ийм одоо тоо мэдээллүүдийг бас энэ яг хуулийг хилцэх үеэр яригдаж байсан. Тэгэхээр одоо ямар ч үсэн энэ хуулийг улсын хурлаар бол дэмжиж хилцгээр болоод одоо ингэ явагдаж байгаа. За мөн манай Баасан гарагийн дугаарын 5 дугаар нүүрэнд ээлжид одоо бүсийн мэдээ мэн орсон. Энэ 7 хоногт одоо хангаан бүсийн мэдээ орж одоо Баянгор аймгийн засаг даргын орлогч Наранбаяртай бол одоо цаг үеийн асуудлаар аймаг орон нутгийн одоо бүсийн хөгжлийн талаар нь ярилцлага хийсэн байгаа. За мөн одоо манай 7 дугаар нүүрэнд зууны мэдээ сонины 7 хоног бүр гардаг англи хэлээр бэлтгэсэн нүүр маань одоо гарсан байгаа. Тэгээ англи хэлний нүүрэнд оюутлахаан гүйцэтгэх захирлаар мөнгө сүхийг томиллоо гэсэн одоо нийтлэлийг гол болгосон байгаа тийм ээ. За мөн тодтоод хэлэхэд манай ижи бурхад булан маань бол бас манай сонины одоо топ булангуудын нэг байгаа. Тэгээ энэ булангууд бас мөн яг 14 хоногт нэг удаа ингээд давтан явдаг. Тэгээ энэ сонирхолтой мэдээллийг бас тодруулж уншиж байгаараа гэж хэлье. За та бүхэндээ энэ зууны мэдээ сонины 7 хоногийн таймаа хүргэлээ. Эх 7 хоногийн таймаараа эргэж уулзъя. Зүүн түүчэлэх зууны мэдээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин зүүны мэдээ.